За хичээлийн сэдэв уран зохиолын найруулгын эхийг салаалах хувиргал. Хичээлийн зорилго уран зохиолын эхийн төрөл зүйлийг өөрчлөн найруулцгаана. За хэлэнд хувиргал хийх дөрвөн арга байдаг. Хураах, дэлгэрүүлэх, тонгорох, салаалах гэсэн ургалт. За өнөөдөр бүгдээрээ салаалах хувиргалын тухай үзье. Салаална гэдэг нь тэгэхээр ер нь бол хэлбэрийг нь өөрчилнө гэсэн үг. За хэлний их бага бүхий л нэгжийг бол салаалan хувиргаж болно. За үүн дотроо эхийн хувиргал гэдэг нь маань эхийн бичлэгийн хэлбэрийг өөрчлөн найруулж нэг утга санааг өөр хэлбэрээр илэрхийлэхийг салаалах хувиргал гэж хэлнэ. За салаалах хувиргал хийх дөрвөн арга нь нэгдүгээрт нь хэлц бус нэгжийг хэлцээр солин найруулах, хоёрдугаарт эхийн хэлбэрийг өөрчлөн найруулах. За яруу найргийн зохиолыг үргэлжилсэн үгийнх болгох гэдэг ч юм уу. За 3 дугаарт нь эхийн хэв маягийг өөрчлөх боломжтой хөөрнөмж эхийг тоочмж болгож жичихээ гэсэн үг. За 4 дугаарт нь бол өгүүлбэр үгсийн хэл зүйн хэлбэрийг солин найруулах хэлбэрээр өөрчилж болно. За тэгвэл салаалах хувиргал хийхдээ юуг анхаарах вэ гэхээр за нэгдүгээрт нь бол эхийг уншиж утгыг сайтар ойлгох. Хоёрдугаарт эхийн гол утга санааг хадгалсан түлхүүрэг өгүүлбэрээр зөв тодорхойлж бичих. Гуравдугаарт хэлцийн утгыг мэдэж зөв сонгох. Дөрөвдүгээрт эхийг салаалан хувиргах аргаа сонгох. Ийм бодлоор салаалах хувиргал хийнэ. За тэгвэл бүгдээрээ уран зохиол эхийг салаалан хувиргасан аргуудыг жишээгээр тайлбарлан ярилцъя. За Монголын нутаг төвчний 138 дугаар зүйлд өвлөн их мэрэгдийн нутгаас олж авсан хүчөө нэрт хөвөн ба тайчуудын бисүүдийн нутгаас олж авсан хөхчөө, татарын нутгаас олж авсан шихий худаг, зүрхний нутгаас олж авсан борхуул энэ дөрвөн хөвгүүнийг гэр дотроо асарч байв. Өвлөн их хөвгүүдтэй өгүүлрэн эдний өдөр үзэх нүд шүн сонсох чих болгоё гэвэ. За энэхүү үргэлжилсэн үгээр бичигдсэн энэхүү хэлбэрийг өөрчлөөд салаалан хувиргасан нь оюунтай төрсөн өвлөн их мэрэгдийн хөвгүүн хүчөөг, тайчдын хөвгүүн хөхчөөг, татарын хөвгүүн шихий хутгийг, жирхний хөвгүүн борхуулыг эхийн хайраар хайрлан өсгөж өөрийн хөвгүүддээ ойр дотн шадарлуулж өмг төшиг болон өдөр үзэхнүүд шүн сонсох чих болгожээ гэд. Үргэлжилсэн үгийн хэлбэртэй байсныг яруу найргийн хэлбэртэй болгож шүлэглэн бичиж салаалан хувиргажээ. За дараагийн жишээг харъя. За энд болохоор үлгэрийн хэсэг нь амьдарч байсан намаг нь хатгад 2 мэлхий шумбан наадаж болох газар хайн явжээ. Гэтэл өмнө нь худаг таарлцсан нэг нь бодож эргцүүлсэн чигүй шууд харайн орж цэнгэг усандаа булхан байсан. За энэ хөө эхийн хэлц бус нэгжийг хэлцээр сольж найруулсан байна. За амьдарч байсныг толгой хоргодож байсан, шууд гэдгийг гуй алгадан бодож санах юмгөө гэсэн тий. Баясах гэдгийг наран гарах гэдэг үгээр сольж найруулжээ. Ингээд толгой хоргодож байсан намг нь хатгад 2 мэлхий шумбан наадаж болох газар хаан явжээ. Тэгтэл өмнө нь худаг таарлцсанд нэг нь бодож эргцүүлсэнчгүй гуяа алгадан харайн орж цэнгэг усанд булхан наран гарч гинэ гэд. Ингээд хэлц бус нэгжийг хэлцээр нь сольж найруулан салаалах хувиргал хийсэн байна. За бичлэгээ үзэж ойлгосноо сорилжилж шалгаарай. За мөн өгүүлбэрийн гишүүдийг эхийн хэв маягийг өөрчлөх, за өгүүлбэр үг зүйн хэлбэрийг солин найруулах аргын тухай унших материалаас дэлгэрүүлэн уншаарай.